хэдийхээ дохын талаар юу хэрэг мэдлэг мэдээлэлтэй байгаа. Ойр зөрөө мэдлэгтэй. Мэдээлэлтэй. Хэдийхээ дох гэдэг нь одоо хоорондоо хэр ялгаатай гэдэг юм бэ? Сайн мэдэхгүй байна. Хэдийхээ дохын талаар юу хэр мэдээлэлтэй байгаа. За яста тэр талаар мэдээлэл алгаа. Тэгээ Монгол ч ханаа том их байна да. Тий яста тэр л үнэн байна. Хэдийхээ дох хоёрын ялгааг Мэдхгүй. Тэгээ нэг хамгаалах арга зам. яста мэдхгүй. Ер нь тэгээд нөгөө нэг юу баха. Нөгөө нэг бэлгэвчгүй харилцаа яагаад тэгээд тэрнээс үүсч болдог л гэж боддоо шүү дээ. Хэдийхээ дох хоёрын ялгааг нь мэдгүй. Мэдхгүй байна. Энэ талаар ер нь бол хамгийн сүүлийн мэдээлэл үеийн мэдээлэл нь юу? Ямар мэдээлэл авсан байгаа вэ? Мэдхгүй тэгээд нөгөө 10 жилд нөгөө эрүүл мэндийн хичээл дээр бас заадаг л сурагч ихтэй багш нараас. Тэгээд ер нь хийхээс хойшлоос тэгэл хардаг л та. Хэдийхээ ямар аргуудыг мэдгүй. Аргууд нөө юутай бүгдүүлээ. Хамгаалттай бэлгийн харилцаанд орох тэгээд хамгийн чухал нь тэр л ах. Тэгээд бас татгалзах ч юм уу тийм Ямар замаар тархах юм мэдгүй. олон янз л байдаг хаа. Хамгийн чухал нь тэр юулах бэлгийн зам баярлах. Энээс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой бол? Болгоомжтой. Өмнө сургуульд үзчихсэн баг. Гэхдээ нэг сайн санахгүй нөө. Хэдийхээ дохын талаар нь хэр мэдээлэлтэй. Мэдээлэлтэй. Хэдийхээ дох хоёрын ялгааг нь мэдгүй. Мэдхгүй. Ямар төрлийн аргуудыг мэдгүй. Нөө спрал тэгээд тэгээд бэлгэвч. Хамгийн сүүлийн үе ямар мэдээлэлтэй байгаа вэ? Хамгийн сүүлийн үед ер нь бол өвчнөөс хамгаалахын тулд бэлгэвч сайн хэрэглэх баха. Нөгөө бэлгийн замын халдварт гэсэн тий. Ер нь мэдлэгтэй. Өөрөө нөгөө яг биологи ангид гүнзгийрүүлж сурч исэн болохоор. Хэдийхээ дох хоёрын ялгааг ер нь мэдгүй. Дох гэдэг нь идэгдэггүй. Нөгөө бусад халдварт өвчнүүд нь идэгдэг л гэж ойлгоод байгаа шүү дээ. За ямар аргуудыг мэдгүй. Эхлээд хамгийн түрүүнд ямар ч гэсэн хүмүүс хоорондоо айгу эрүүл мэндийн мэдлэгтэй ах хэрэгтэй. Тэгээд магадгүй бэлгийн авилтад орох бол наадах нь шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Бүр үнэхээр тэ өсөөдэй гэх юм бэлгэвч наадахын хэрэглэх хэрэгтэй л гэж ер нь бодож байна. Ер нь хамтрагчийн хувьд хамгийн баталгаатай буюу шинжилгээ өгсөн үнтэйгээл ер нь унтах нь. Хамгийн сүүлийн үед авсан ямар мэдээлэл байгаа вэ? Хамгийн сүүлийн үед тэр нэг мэдээ үзэж хахад энэ жил үлээ дохын 35 тохиолдол илэрлээ гэсэн байлоо. Өсвөтээс гаргасан нэг тийм л юм байна. Эсвэл нөгөө гепатит Б вирус тээгч элэгний хор тавдар эсвэл элэгний хатуурал цирроз гэдэгтэй л ижилхэн гэсэн. Нэг нь халдвар аваад тээгч. Гэхдээ аль аль нь халдвараа их уурхай болж байна л гэсэн. Та түрүүнд хэлсэн хэдийхээ энэ дохын халдвар авсан Камеруны эрг одоо 28 жилдээ амьдарч байна тийм. Ер нь бол хичнээн жилч амьдрах боломжтой. Зүгээр яг Монгол улсад хамгийн олон жил амьдарч байгаа хүн гэдгээр л би эсэлдээ заавал тэгж онцлогтой гол нь биш те. Монгол улсад хамгийн олон жил амьдарч байгаа тохиолдлын нь бол 28 жил 29 дэх жил рүү орж байна л гэж байлаа. Дэлхий дээр ер нь бол яг нөгөө он гараад Трампын засгийн газар гарснаас хойш санхүүжилт хумигдсантай холбоотой 4 сая хүн ам ер нь бол хожимдсон онцлогдсон байна гэсэн тийм мэдээлэл гарсан байлаа. Манай улсад бол айхтар хожимдсон онцлогоо гарах нь харьцангуй гайгүй. Гэхдээ энэ халдварыг авсан хүн бол ер нь 10 орчим жил 10-аас 12 жил ч гэж болно шинж тэмдэггүй үед явдаг учраас тухайн хүн өөрөө ээлж судлалын шинжилгээ буюу тусаар шинжилгээ өгөх бол онцлогдохгүй. Зарим тохиолдолд хүмүүс хэлдэг би зөндөө эмнэлэгт хандсан штэ би үзүүлсэн би сайхан эмнэлэгттэй гарсан штэ шинжилгээ өгсөн штэ гэж яриад байгаа байхгүй. Тэр нь магадгүй элэгний үйл ажиллагаа үтцсэн байж болно. Вирусны маркер элэгний маркер үзсэн юм уу иммунолог юм уу үеийн хүчний шинжилгээ бамбайн шинжилгээ юу ч өгсөн байж болно. Тэгэхээр яг ээлжид судлалын шинжилгээ өгж та хэдийхээ тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан шүү гэдгийг одоо тэр нэг үе чухал. Өөрөө ээлжид судлалын шинжилгээ өгч сая энэ халдварынхаа одоо байгаа байхгүй мэдэх гэдэг шүү дээ.
заавал өнөөдөр эмээр өвчин сэргийлэхийг илүү ач холбогдолтой гэхээс илүүтэйгээр хувь хүн өөрсдөө бэлгийн тохиолдлын бэлгийн авилт орвол бэлгэвчийг зөв тогтмол хэрэглээд авчулна халдвараас ангид ивч болно. А бусдаар бол эн чинь нөгөө эмнэлгээс шалтгааллах байдлаар цус бүтээгдэхүүн сэлбүүлэх эхээс хүүхдэд халдвар бүртгэгдсэн тохиол манай улсад байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар өөрөө тохиолдлын бэлгийн авилт орохдоо хамгаалалтаа хэрэглээд авчулна халдвараас нэг сэргийлж болоод байна. А нөгөө төгөөр урьдчилан сэргийлэх эмчилгээ дэлхийд дээр гарсан байна. 2015 онд энэ эмчилгээ гарсан ууж хэрэгэлдэг юм. Тухайн хүн өөрийгөө одоо эрсдэлтэй бэлгийн хавталд орох нэ, одоо бэлгийн хавталд орох нэ гэж бодж ивэл тухайн эмийг хэрэглэж ууж хэрэгэлдэг. А манай улсад энэ эмийг бол судалгаа хэлбэрээр хэрэгжүүлээд 21-23 онд сая 25 оны 9 сарын сүүлээр эмээ улсын бүртгэлтэд бүртгүүлсэн. За төслөөрөө эмээ захиалаад авцаа. Одоо бол нэвтрүүлэгчтэнд авч байгаа гэж ойлгож байна. ХТХ-д дохын талаар юу хэрэг мэдээлэлтэй байгаа. Ойр зөрөө мэдлэгтэй. Мэдээлэлтэй. ХТХ-д дох гэдэг нь одоо хоорондоо хэр ялгаатай гэдэг юм бэ? Сайн мэдгүй байна. ХТХ-д дохын талаар юу хэр мэдээлэлтэй байгаа. За яста тэр талаар мэдээлэл алгаа. Тэгээ Монгол ч ханаа том л их байна да. Тэгээ яста тэр л үнэн бай. ХТХ-д дох хоёрын ялгааг Мэдхгүй. Тэгээ нэг хамгаалах арга зам. яста мэдгүй. Ер нь тэгээд нөгөө нэг юу баха. Нөгөө нэг бэлгэвчгүй харилцаа яагаад тэгээд тэрнээс үүсч болдог л гэж боддоо шүү дээ. ХТХ-д дох хоёрын ялгааг нь мэдгүй. Мэдхгүй байна. Энэ талаар ер нь бол хамгийн сүүлийн мэдээлэл үеийн мэдээлэл нь юу? Ямар мэдээлэл авсан байгаа вэ? Мэдхгүй тэгээд нөгөө 10 жилд нөгөө эрүүл мэндийн хичээл дээр бас заадаг л сурагч ихтэй багш нараас. Тэгээ ер нь хийхээс хойшлаас тэгэл хардаг л та. ХТХ ямар аргуудыг мэдэх вэ? Аргууд нөө юутай бүгдүүлээ. Хамгаалттай бэлгийн харилцаанд орох тэгээд хамгийн чухал нь тэр л ах. Тэгээд бас татгалзах ч юм уу тийм Ямар замаар тарах тийм мэдгүй. олон янз л байдаг хаа. Хамгийн чухал нь тэр юулах бэлгийн зам баярлах. Энээс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой бол? Болгоомжтой. Өмнө сургуульд үзчихсэн баг. Гэхдээ нэг сайн санахгүй нөө. ХТХ-д дохын талаар нь хэр мэдээлэлтэй? Мэдээлэлтэй. ХТХ-д дох хоёрын ялгааг нь мэдгүй. Мэдхгүй. Хамгаалалт ямар төрлийн аргуудыг мэдэх вэ? Нөө спрал тэгээд тэгээд бэлгэвч. Хамгийн сүүлийн үед ямар мэдээлэлтэй байгаа вэ? Хамгийн сүүлийн үед ер нь бол өвчнөөс хамгаалахын тулд бэлгэвч сайн хэрэглэх байна. Нөгөө бэлгийн замын халдвар гэсэн тий. Тэр нь мэдлэгтэй. Өөрөө нөгөө яг биологи ангид гүнзгийрүүлж сурч исэн болохоор. ХТХ-д дох хоёрын ялгааг юу мэдэх вэ? Дох гэдэг нь идэгдэггүй. Нөгөө бусад халдвар төвчнүүд нь идэгдэг л гэж ойлгоод байгаа шүү дээ. Сэргийлэх ямар аргуудыг мэдэх вэ? Эхлээд хамгийн түрүүнд ямар ч гэсэн хүмүүс хоорондоо айгу эрүүл мэндийн мэдлэгтэй ах хэрэгтэй. Тэгээд магадгүй бэлгийн авилт орох бол наадах нь шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Бүр үнэхээр өксөд байвал юм бэлгэвч наадахын хэрэглэх хэрэгтэй л гэж юу бодож байна. Ер нь хамтрагчийн хувьд хамгийн баталгаатай буюу шинжилгээ өгсөн хүнтэйгээл ер нь унтах нь. Хамгийн сүүлийн үед авсан ямар мэдээлэл байна? Хамгийн сүүлийн үед тэр нэг мэдээ үзэж хахад энэ жил үлээ дохын 35 тохиолдол илэрлээ гэсэн байлоо. Өсвөтээс гаргасан нэг тийм л юм байна.